Жохоо байна. За өнөөдрийн манай подкастын зочноор бол миний найз Мөнгө Уяг. За Мөнгө Уягийг бол би бол дажгүй залуу гэж мэднэ. Тэгээ яагаад дажгүй гэсэн чинь аялалд явахаар их хүний одоо чанар танигдсан болоо гэж харлаа. За аялагч гэх зүг баха тийм ээ. Аялагч Мөнгө Уягийг оролцууллаа. Тэгээ яагаад өөрөө чинь урах шалтгаан гэхээр бид нэр 20-нд одоо 2 жил орчим гэртээ суудсан. Тэгээ бид нэр ингээд аялах хэрэгтэй байхгүй. Ард түмэн бүгдээрээ гэртээ суусаар гад. Тэгээд сая аялах гад нэг ганц хоёр удаа туршилт хийлээ. Тэгэхээр ер нь энд нэг жоохон зөвлөгөө өгөх хэрэгтэй байна. Тэгээд энэ талаар зөвлөгөө өгөөч. Ер нь алхагч гэж юу юм? Аялагч гэж юу юм? Тэгээд ер нь уулан дээр алхаж гараад аялал хийгээд тэр нь хамгийн дээдлэлт нь оргил дээр нь гарахаа ямар мэдрэмж авдаг тэр талаар нөр хуваалцаад нэг зөвлөгөө өгөх маркаар яг над чиг юм сонирхож байгаа нэг алхах гэсэн гэж бодож байгаа хүмүүс байна. За бүгдний өндрийн төргий. Хонгорын Мөнгө Уяг байна. Аялагч. За. Одоо сая корона гэдэг хөл өрөөгээд манай хүмүүс маань нэлээд гэртээ суулаа тий нэлээд жин лэмлээ штий ер нь бол тий амар нэмж шүү. За тэгэнгүүт энэний эсрэг нэг ямар нэг арга хэмжээ авахгүй л ер нь бол угаасаа хүн болгон болохгүй ш тийм ээ. За тэгээ сая хөлөөрөө тавигдаад нэг арай жоохон сулраад ирснийх нь дараагаас эхлээд ер нь хүмүүсийн нийгмийнхаа ер нь болж өгвөл өөртөөгөө хүрээллүүдээ ууланд авч алах яа. Энэ бол зөвхөн хайкинг төрөл. Trekking буюу mountain төрөл бол биш зөвхөн хайкинг төрөл дээр авч явж байгаа. Авч явах гээд нэлээд олон хүмүүстэй нэгдээд хүмүүсийг цуглуулад одоо ингээд аяллыг аваад явчихна л та. За ер нь алхагч би түрүүнд өөрөө чинь нөгөө алхагч аялагч гэж ялгааг нь мэдэхгүй болохоор алхагч гэдэг нь одоо ингээд алхаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр чи алхагч биш юм уу? Тэгээ аялагч гэдэг нь юугаар ялгаатай? Ивент тэтгэгч нийт даатгал. За ерөнхийдөө аялагч болон алхагч гэдэг хоёр ялгаатай зүйлтэй. Алхагч гэдэг маань ерөнхийдөө одоо их хвчлэн манай ихэнх хүмүүс маань яг энэ тал дээр мэдээлж байгаа дутуу байдаг юм санагддаг. Хайкинг буюу 1778 оноос Их Британаас гаралтай хайкинг гэдэг маань энэ юу гэхэлэр зөвхөн нэг өдрийн ингээд ууланд ингээд нэг уртдаа нэг 15-аас нь 20 орчим километр зөвхөн уулаар тогтсон замаар жимээр ингээд явах нь ингээд ерөөхдөө бол нэг уулын алхалт бол явчихж байгаа. Тэгэнгүүт цаашаага аялал гэдэг зүйл маань одоо жишээлбэл янз бүр байна л да. Одоо миний сонирхлын түвшинд бол trekking буюу одоо нэг 10-аас 30 км-ийн зайтай бүх одоо аяллахын бүх хэрэгцээг ингээд цаашаа аваа явуулдаг. Бид нэр хайкинг хийхдээ зөвхөн нэг удаагийн хоолны хэрэгсэл одоо хоолны хүнс аваад явдаг шүү дээ тийм ээ. Trekking хийх юм бол бид нэр ингээд 2-оос дээш хоног ууланд үүргэвчээ үрээд хоолныхоо хэрэгслийг тоогоо шангаа тийм ээ. Тэгээд тэр хоолныхоо нэг биш нэлээд удаагийн хоолны хүнснийхээ ямаг аваад ууланд ингээ аяллаар ингээ майхас автаар ингээ уул хатаар ингээд явах нь одоо миний хувьд бол аялал байгаа байхгүй юу. Тэр нь ягаад миний хувьд аялал вэ гэхээр их хвчлэн хүмүүс аялал гэхлээрээ манай ер нь бол ихэнх хүмүүс маань баруун зүүн өнгө машинтай явбал очих хөстэй газар үзчихэл ирдэг. Тэр нь машин дотор явах нь л ерөөсөө ихэнх цаг хугацаанд аялал болж таарчаад байгаа байхгүй. Энэ аялал биш ээ. Бараг зугаалга байхгүй юу. Зугаалга бол явчихж байгаа. Энэ маань тий бас тусдаа ингээд зугаалга ингээд бол явчихж байгаа. Зүгээр нь машинтай нэг газар очиж ингээд юм үзчихэл тэгэл хүрээд ирдэг. Энд чинь зүгээр зугаалга маягийн л нэг юм бол явчихж байгаа байхгүй. Машин дотроос л ингээд юм үзэл ингээд хараад яваад байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Аялал гэдэг маань бид нэр өөрсдөө очих газараа өөрийнхөө хөлс хүчээ гаргаад тийм ээ. Ингээд байгалийн сайхны байглаас авах гоо сайхны таашаалаа бид нар өөрсдөө ингээд яваад үзээд одоо тэр маань бол ерөнхийдөө trekking гэж л ерөнхийдөө ингэж яригддаг юм л да олон улсын нэршлэн. Тиймэрхүү төрлөөр ялгаатай. Ер нь болоо. Өөрөө чи ярьжсэн чинь гинт бодлоо л да. Бид нар чи ер нь тэгэл аялагч бид нар чи ер нь халуун чудлуу атгая л гэж ярьдаг. Тэгээд мэдээч нөгөө нэг үндсэн нэг зарчим байна. За салхинд гарыг гэ тэ. Тэгсэн чи хүмүүс тэгжэлээ ш та өнөөдөр салхинд гарыг гэдэг хүмүүс одоо гарцгаа гараа. Тэр бид нар ерөөхдөө бол ингэ юм. Яг би өөрийгөө зөвөр олох гээд байгаа. Ер нь ингэдэг юм байна. Алхал ч юм уу өөрийгөө сорж үзэх, аялах ч юм уу чинь ингээд яг өөрийгөө олохын нэг хэлбэр юм байл да.
гэртээ суулаа. За эсвэл өглөө эрт гараад ингээд алхлаа, уул руу алхлаа. За би эсвэл магадгүй ингээд хүн өөрийгөө олохын тулд за би дугуй унж үзээ. Би юм чадахгүй байна. За би одоо ингээд би чамд элтэд нэг юуны алхсан шүү дээ. Нэг шөнийн алхалт болоод оройны 20 цагаас өөрийн 4 цаг хүртэл богд уул руу алхаад тэгээ би за ямар ч байсан би бусдаасаа хоцорсонгүй. Тэгтээ би бол алхагч биш юм байна. Би бол ястаа жиг халуун чулуу атгагч юм байна. Тийм төрлөх халуун чулуу атгагч гэдэг төрлөө яах вэ? Яаж болох юм те? Яаж болно шүү дээ. Болох лээ. Тэр түрүүний миний хэлдгэр бол одоо хайкинг, трекинг, тэгээд тэр аялал, зугаалга гэдэг чинь ерөөхдөө бол миний ойлгоцоор ер нь бүгд тусдаа зүйл гэж бодож байгаа. Ялгаагийн түрүүн би баг зэрэг ярьсан шүү дээ. Тэр ууланд алхах гэдэг маань болохоор хүн өөрийгөө ингээд нээж илрүүлэх, өөрийгөө сорих ч юм уу тиймэрхүү хэмжээний хамгийн анхан шатны зүйл нь ерөөсөө л ууланд алхах буюу хайкинг хийх. Хайкинг, трекинг, маунтинг гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Энэ гурвын хамгийн анхан шат буюу хамгийн амархан хайк. Зүгээр л ууланд алхах нь одоо бидний ийшээ ихэвчлэн ингээд богдуул руу ингээд маш их хэмжээний хөө алхаж байгаа шүү дээ. Энэ зүгээр л хамгийн наацхын зүгээр жирийн ингээд нэг тийм хөнгөн хэлбэр алхалт тахгүй. Тэрэн дээр л хүмүүс ерөнхийдөө өөрийгөө эхний ээлжинд сорж үзээ. За болж гэнэ гэх юм бол дараагийнхаа уулрууд руу гараад явчих. Тийм бүрэн боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг хүмүүс маань алхахын явцад ингээд сайн одоо мэдэж аваасаа гэсэн үндсэн дээрээс би одоо нэг яг ярьлаа л та. Би ерөөсөө асуулт масуулт бэлдэж харах гад ерөөсөө хэрэггүй юм байна. Өөрөө чи ярина шууд ингэж байгаа байхгүй. Одоо шинэ хүн өөрийгөө олох юм байна, чадах юм байна эсвэл гэдэг асуудал. Хүн олно гэдэг юм нь болохоор одоо ингэдэг юм байна шүү дээ. Гэртээ суугаад ахаар сэтгэл зүйн хямрал одоо айгүй олон шалтгаантай хүмүүс болж байгаа. За би бодлоо жингийн илүүдэлтэйч гэдэг юм уу те. Эсвэл гүй өглөө гараад уул руу жоохон гарангууд ингээд ходоод биш нөгөө уушиг гой цэвэрлэгдэг юм байна. Гой амсгал авдаг юм байна. За тэгээд сэтгэл зүй гой болдог юм ч юм уу. Тэр яг зорилтод одоо ямархуу хүмүүс ер нь алхаад байна. Уул руу нөгөө эмэгтэйчүүд юм уу сэтгэл зүйн хямралаач гэдэг юм уу эсвэл жингийн илүүдэл юм уу юу яг гараад аваад байна тэр уулнаас мэдгүй шүү дээ. Хотлоо. Хараа ингэж байгаа. Яг хав надтай нийлээд алхаж байгаа нэлээ олон залуучууд байгаа л да 20-30 залуучууд байгаа. Зөвхөн манай миний хүрээллийн хүмүүсээс их юм бол хөвчлэн эмэгтэйчүүд нь айгүй төлхөө их ууланд алхаж байгаа. Тинчнээс ерөнхийдөө баг тал шахуу хувь нь одоо гэртээ ингээ хүүхдээ харсан буюу төрсний дараах одоо нэг сэтгэл готрал, салалтын шок ч юм уу тиймэрхүү зүйлээс болоод манай эмэгтэйчүүдийн маань ихэнх хувь нь нэг тиймэрхүү зүйлээс ингээд өөрийгөө тайтгаруулах гэсэн уул уснасаа тэр гоо сайхны мэдрэмж таашаалыг авахын төлөө ингээд ер нь алхаж байгаа миний мэдхээр тийм хүмүүс зарим хүмүүс маань болохоор тэрнийхээ хажуугаар давхар одоо ингээд ялангуяа эмэгтэйчүүд маань нэг жоохон сэтгэл санаагаар болохоор ингээд жин нэмдэг асуудал байдаг тийм ээ тэр асуудлаа шийдэхин тулд дээрээс нь сэтгэл санаагаа хоёр юмыг сайхан ялах нь шүү дээ. Дээрээс нь олон жил гэрте хүүхдээ хараа суучихсан хүмүүс маань нийгмийн хүрээлэлд хэлээд нэг шинэ хамт олонтой бий болж эхэлж байгаа гэсэн. Мэдээж шинэ хамт олон юм бүхэн шин дээрээ хамттай байдаг гэдэг шиг шинэ хамт олонтой болоод ирэхлээр тухайн хүний сэтгэл зүй нөгөө өөрийгөө олж нээ ингээ гэсэн бүх сайхан зүйлс нь ингээд өөрөө ирэхгүй ингээд цагаараад ингээд сэтгэл нь тайвшраад тийм амар амгалан ерөнхийдөө бол одоо манай хүмүүс бол олоод явж байна. Айгу сайхан л болцгоож байна. Анх эрэхтэй жоохон ичимхий байла. Нүр нь хараагүй гэж ярьдаг шүү дээ тийм үү монголчууд чинь. Анх нэг тиймэрхүү байла. Тэгээл нөгөө нэг сайхан эрэг уур амьсгалтай хандлага сайтай залуучууд төр орж ирэл би ингээл ерөнхийдөө л нэг тиймэрхүү ихэнх нь бол нэг тийм сайхан байглаасаа таашаал авъя. Ийм амар амгалан мэдрийг гэсэн амар амгалан эрэлхийлсэн тийм хүмүүс айгүйх ууланд одоо алхаж эхэлж байна. Яг хүн болгон өөр мэдрэмж авдаг байх л та. Тэнд одоо ингээд түрүүн хэллээ шүү дээ. Яг уулнаас юу аваад байна гэх тий. Жишээ нь та чинь одоо хэдэн жил алхаж юу? Одоо нэг 5 жил орчим алхаж юу 5-6 жил. Одоо ингээд олчих болгондоо өөр юм аваад байдаг юм уу? Тэр мэдрэмжээ дахин батжуулаад ингээд одоо шунагаар ингээд нөгөө мэдрэмж дахиад авмаар байна гэдэг юм уу? Эсвэл очих болгондоо юм уу? Эсвэл очих газар болгоноос өөр мэдрэмжийг аваад байдаг юм уу? Энэ ингэж байгаа юм л да. Миний хувьд бол ерөөхдөө алхаж эхлэх нь ерөөхдөө зөв юм байна гэж зүгээр нэг анх нэг сонирхолчоор богдол руу тэгээд нэг өөр нэг хөдөөний нэг ганц нэг уул руу ингээд гарч үзлээ л дээ. Тэгээд сүүл рүүгээ ингээд очихдоо зөвхөн тэр таашаалыг авахын төлөөш одоо ингээд зүгээр хайкинг хийгээд өндөр уулын орой дээр гарахад тэр бүр ингээд тэрэндээ ингээд дурлалчихсан. Ерөөсөө л уулын орой дээр гарыг эндээсээ би ингээд угаасаа уулын орой дээр гарахаар л ерөөсөө тийм гоо сайхан байгалийн гоо сайхны тийм сэтгэл зүйн таашаалыг авах нь шүү дээ тийм ээ. Тийм зүйлийг ерөөсөө ингээл
аваад ингээл байгаад их нь шүү дээ. Тэгэнгүүт л ерөөсөө нэг газараа ингээд тогтсон газар авах нэг газрыг одоо өдөр болгон гуралтай шүл идээд байвал бас тий. Тэгэхгүй мэдээж өөр уулуудыг бол ингээл ингээ үзэх сонирхолтой тий. Ирчүүд өв тэгээ бас нэг юм байдаг да тий. Нэг шүлтэй хоол ч юм уу тий. Ингээ шүлтэй хоол гэдэг тий. Би яг айгу хошимакар нэг юм асууч л та тий. Хэрвээ ууланд алхаж үзээг хүмүүс ингээд уул руу алхана гэдэг. Дээр нэг шөнө алхсан шүү дээ. Тэгсэн чинь манай нэг хамт алхсан. Тэгэхээр шөнөөр нөгөө ихтэн залгаадсан тий. Тэнгүүтээ шөнөөр чи ямар юм мэдрэх гэж надад уулзаад байгаа. Ер нь уул үнтэй юм уу би үнтэй юм уу гэдэг ихнэрийн чи ярьдаг ч гэдэг юм уу тий. Жишээл бид зүгээр хариуг маш хошноор асуух юм бол ууланд алхаж үзээгөө тэр мэдрэмжийг авч үзээгөө хүний хувьд ингээд зөвхөн төсөөлүүлж яриул одоо яг тэгцэн юм шиг мэдрэмж авдаг ингээл хүмүүс тамхи татдаг хүмүүс тамхи татсан ямар мэдрэмж авдаг мэдгүй шүү дээ зөвхөн тэрийг хошноор ингээд яг толгойч хэлүүлж юу нэг яац юм шиг мэдрэмж авдаг энэ дэше гарах тэр нэг ууланд орчод солонгос кинош ингээд ойролдох юм уу яа тийм хүн хүнд өөр байх л та тэгээ миний хувьд бол ерөөхдөө гоо зүүн таашаалыг л авч яг үнэ хэл сэтгэл зүйн гоо зүүн тэгээ тийм таашаалыг авч байна Монгол улс чинь угаасаа л хаач утсан байгалийн үзэсгэлэнтэй газар шүү дээ. Богд улан дээр гарсан ч байгалийн үзэсгэлэнтэй газар. Тэр бүгдээс миний хувьд бол би тийм таашаал авч байна. Бусад хүмүүс мэдээж ингээд нэг тийм амар амгалан ч юм уу те янз бүр байх байх л та. Тэр шүний алхалтан дээр бол мэдээж хүмүүс ингэж байгаа юм л да. Шүний алхалтанд ингээд яваад заримдаа ингээд яваад ирэхлээр зарим хүмүүс сонирхоод явдаг байхгүй. Яагаад би шүн явж үзэж болохгүй гэж. Тэгээ шүн явахлаар өдөр ингээд байнга нэг зүйлийг ингээд ерөөхдөө өөр газар очсон ч гэсэн юу яадаг штэ. Ингээл нэг л өдрийн цагаар ингээл нэг мод харна уул ус ургамал амт ингээл хардаг тийм ээ. Шөнийн цагаар тэр хүмүүс за шөнийн цагт яах вэ гэд. Ямар мэдрэмж авах вэ тэгээд надаас айгүй их асуудаг байхгүй. Тэг би хэлдэг. Чи өөрөө нэг яваад үцчихээ өгөө. Ингэчээж тэгчээж гэ. Тэнгүүд нөгөө хүмүүстэйгээ явна. Тэнгүүд тэр хүмүүс би заримдаа хэлдэг. Чи шөнө явахлаар нэгдүгээрт харанхууд нэг ингээд уул модонд ингээд яваад үзнэ. Хоёрдугаарт нэг баг зэргийн айц ялангуяа манай эмэгтэйчүүд маань баг зэргийн айц гарч ирнэ. Энэ тэндээс амтан гараад ирчихгүй. Бас зарим нэг хэн залуучуудад бас гарч ирнэ. Тийм мод хөдлөөд байлаа шүү. Мод хөдлөөд явж байхад нэг үгээд байгаа юм шиг санагдав. Нэг залуу тий мод хөдлсөн шүү дээ. 3-4 м орчимтэй нэг хүн ингээ хөдлөөд байна гэж нэг бас ярьсан. Тийм тохиолдол байгаа тий. Аргал батгаа тэр мод 5 гэж хэлсэн. Тэгээд ерөнхийдөө ингээ шүн ингээ алхна гэдэг чинь ерөнхийдөө өөрийнхөө айдас ямар нэгэн зүйл бүх юмтайгаа л ингээ нүүр тулж үзэж гин гэсэн үг л дээ. Авах одоо өөрийнхөө кафег өндөржүүлж ийн л гэсэн. Тэгээ дараагийнхаас нь хоёлоо тэгээд нөгөө шүний өвлийн цагт шүн ууланд ганцаараа хонох тухай хоёлоо тэгээд үргэлжлүүлээд гоё ярина. Одоо шууд ярьчих. Жишээ нь одоо нэг ярьжсэн шүү дээ. Одоо бид нар ингээл нөгөө өөртөө чи яриад ингээл нэг юм ширээний арч гэдэг юм үш ер нь яадаг юм бэ гэл ингээл сонирхол асуудаг шүү. Яг үзээгүй юм чинь. Жишээ нь хизээ үлээ нэг ганцаар ингээд майхнаа барайл тэгэл тэрэнд одоо эхлээд айсан хэд хоног дээр найсан 20 хоног дээр нь бүр гоё болол тэгэл хаашаа тэр одоо өөрийгөө олчж байгаа бас нэг хэлбэр юм да тийм. Тий ингэсэн лайцаа даван тулж байгаа юм тулаад байгаа юм. Тэр би бүр зориудаар ингэж бүр ганцаархна хээр дээрээс нь сүлжээгөө тийм газар очиж үзмээр санагдсан. Хонохоор явлаа гэсэн чи хүмүүс бүр ингээ гайхаа чи зүгээр хоёлаа сэтгэл зүйчдэр очих уу чи зүгээр мэдрэл муутай юм уу ч гэдэг юм уу тий чи өгчихгүй юу би баг одоо яах вэ юу бэлтэх ухаан юм ярьжсэн л та. Тэгээ миний яагаад тэнцээ очиж явсан гол зорилго маань болохоор өөр нэг улсын нэг тим нийгмээс одоо өөрийнхөө орны нэг нийгэмдэр хүрээд ирчихсэн. Тэнгүүд нэг тодорхой хэмжээнд нэг тиймэрхүү одоо нэг тасан зохицох чадвар гэх юм уу те би гадаад дуудаагүй л дээ нэг жил орчимлуулсан баг. Тэгээд өөрийнхөө нийгэмд хүрээд ирсэн ерөнхийдөө л хүмүүсийн хандлага харилцаа ч юм уу те тиймэрхүү зүйл ерөнхийдөө миний хүсэж хүлээж исэн зүйлээс арай өөрөөс болохоор за би энэ нийгэмдээ тасан зохицох ёстой. Эннийхээ төлөө би эхлээд өөрийгөө эхлээд нэг сайхан тайвшруулъя бяцлахын уул хаднаасаа сайхан таашаалаа авъя гэдэг үндсэн дээрээс нэг тийм сүлжээгүй бүр ингээ уулын орой дээр хотоос нэлээд олон километрийн зайтай хүн байхгүй тийм уулан дээр хамгийн ойрдоо хот айлмаач гэдэг юм уу тэр хэдэн километрийн зайд хүн мал амтнаас хэдэн суурин газраас гэсэн үг шүү дээ. Нэг 2-3 уул даваад тэгээд анхны ялгаа юм. Анхны айл нь айлч гэжтэй нэг суурин нэг 12 км яваад гэхдээ уулаа товчилж даваад явах юм бол нэг 12 км яваад нэг тийм суурин газар байх байсан. Гэхдээ би тийш явсан л та. Тэр ингэсэн эхний өдрөө би нэг машин тэрэг мэрэг гэл ингээл очих газараа бүр нөл ачаатай очиж байгаа юм чи мэдээж тэнд хамгийн түрүүнд аюулгүй байтал тийм ээ хээр модон дунд ганцаараа
Юунаас айгаагүй гэхэлэр мэдээж баавга хичээнд орсон. Баавганаас маш их ажилласан. Тэгсэн. Өвлийн цагт баавга хичээнд орчихсон. Өөр надад айгаадах ер нь амтан бараг байхгүй ш тийм ээ. Тэнгүүд эхнийхээ өдөр очлоо. Бүх юмаа сайхан биелдээд ингээд майхан сав бариад тэгээ майхангийнхаа гадуур хүнснийхээ скотчийг ороогоо салхи малх нэвтрүүлэх гээд аялагч юм бол тиймэрхүү мэтийн жижиг сэжигнүүдээ бүгдийг нэг зогцоод бэлдээ зогцуулсан. Бүх юмаа ингээд хийгээд бэлдээд явлаа. За намайг хөрөж гисэн хүмүүс маань амжилт хүсээд явлаа. Тэгээ надад тайрцагт юм өглөө харлаа. Emergency cover гэж байдаг шүү дээ. Одоо кинон дээр нэг даарж марсан тохиолдол нэг юм тугалган цаас ингээд байдаг. Хэрвээ осож масгсан хүн нэг тийм ингээд юм өмсдөг. Маа гэд өгч байгаа. Тэгээд би тэрийг хараад дотроо бодлоо л доо. Хүмүүс яагаад надад итгэхгүй байгаа юм бол би яагаад нэг ууланд 3 хоног болохгүй байгаа юм бол гэд амар их бодсны үндсэн дээр за би ямар ч байсан 3 хоног зорьсондоо байх хэвээр гэж одоо гүрээсэн л дээ. За тэгээ эхний өдрөө би ганцаараа очлоо. Тэгсэн чинь маха марчжээ. Хүнснийхаа махыг марцсан. Тэгээд за тэгээ тэр өдөртөө нэг талах тариамаараар болгочоод өглөө нь бослоо. Эхний өдөр унтахтаа тэгээл модны чимээ эсгэрээ гэл тэгэл ганцаараа байгаа хүн чинь тэгэл элдв юм бодогдсон ш. Тэгэл тэр үе чинь хүн гэл одоо айдас элдв янзын бодол тэгэл нөгөө нэг өнөөгийн нийгмийн элдв янзын ингээл тэгэл ингээд элдв ер нь л их юм бодогдноо да тийм ээ. Тэгэл тэр өдөртөө ерөнхийдөө нэг жоохон нойр дутуухан ч юм уу тэ анхны өдөр болсон болохоор тэгсийг л өнгөрлөө. Хоёр дахь өдөр нь өглөө нь босоод тэр суурин газар руу явлаа. Маха махандаа явлаа. Махнаас бос бүх хүнс байгаа. Тэгэл за окей гээл тэгэл явсан. 12 км явбал очиж бүх юм зөм авчаал буцаал ингээл уулынхаа мод руу орсон чинь араас хүмүүс харж гайхажсэн багт. Би араас нэлээд олон залууч гайхаа хараад байгаа. Нэг тийм хүн явдггүй жим байхгүй тийм уулаар ингээд даваа явж байгаа тийм мод руу ингээд оронгоч хүмүүс гайхаж байгаа. За окей даваа гэ. Тэгээд отгон дээр очиж сайхан хоол ичиж хоёр дахь өдрөө хонлоо. Хүн чинь тэгэл ер нь ганцаараа байгаа хүн чинь ингээл айгүй их бясалган айгүй их юм бодохдоо амар гоё цэгцтэй бодно. Утсан оролт гэсэн чинь интернет сүлжээ байхгүй. Утас дуурахгүй элдв янзын одоо нэг юм стресстгч гэх юм уу эсвэл нөгөө сатарах юм байхгүй. Тийм сатарах тийм зүйл байхгүй болохоор үнэн асуудалгүй бүр амар гоё болж байгаа. Зүгээр ингээд бүр одоо бараг л бясалгал хийгээд байгаа юм уу ягаад та. Тэгэл байглаасаа 2 дахь өдрөөс эхлээл айгүй гоё сайхан тийм таашаалыг авал 3 дахь өдөр болохоор 3 дахь өдрийнхөө оройн би явах тооцоололт байсан. Тэгсэн чинь 3 дахь өдөртөө ингээд нэг тийм байгальтай ингээд дасчихсан. Ойр орчмынхаа ингээд нэг ганц 2 км-ээр ингээд отгоноосоо ингээд хоолтоо тэр авийнхаа байгальтай танилцаад зураг хөрөг аваад элдв янзын хийх зүйл хийлээ л дээ. Тэгээд авлаа 3 дахь өдөрт маань манай жолооч маань ирж авах хэрэгтэй байсан. Жолооч маань ирдэггүй яа. За сайхан майхан саваа хураачаал уулын цаг болцсон. Цаг болцсон, тоолсон цаг болсон, тоолсон өдөр нь болцсон. За тэгээ 3 дахь өдөр жолоочоос нүдэ ширхтэл хүлээлээ те. Байдгүй шүү. За тэгээл үдцсэн гэгээ тасраал ирсэн. За би ер нь өнөөдөр явахгүй юм шиг байна. За манай замдаа сууж мос юм бол ер нь хэр баргийн машин явахгүй. 66 маргаад нөгөө том тэрэг ураалмаар л. Тиймэрхүү том тэрэг л явна. Тэгээд машин байдаг. За өнгөрсөн өнөөдөр дугаас хоног. Буцаагаал бүх юмаа ингээл тавиал, буцаагаал майхан саваа барайл ингээл хоол ундаа хийж идэл. Тэгэл хүнс байсан юм таа. Хүнс байсан. Хүнс бол хангалттай байж байгаа. Мэдээж явахдаа нэг бүх юм аялагч хүн бол бүх өөрийнхөө аюулгүй байдал, эрүүл мэндийнхээ асуудлыг дээрээс нь одоо юу ч гэх юм те хүнс тиймэрхүү энэ чинь бие төлөвлөгөөний асуудал яриад шүү дээ. Тэр 3 хоногийг тоолсон бол би л 3 дахь хоногоо бүгдийг гусцсан байсан. Тэгээд яах вэ гэж за хоосоо хонох уу гэдэг асуудал ярих хэрэгтэй. Тэнгүүд аялагч хүн заавал бүх юм бэлэн байх хэрэгтэй, бие төлөвлөгөө байх хэрэгтэй гэдэг асуудал яригдаад шүү дээ. Тийм, бие төлөвлөгөө ер нь аялагч хүнд БЦ гэдэг ер нь маш олон төлөвлөгөө байх хэрэгтэй. Тийм тохиолдолд яах вэ? Тэгээд 3 дахь өдрийнхөө оройд нь үнэхээр хүлээгээд байхгүй. За болиё. Окей, даваа энэ ерөөсөө байдалтайгаа эвлэрээ. Тэглээж угаасаа энд байх ч би ер нь гоё дөө. Ер нь ч гоё байна. Сайхан байна. Тэгэл 4 дахь хоног боллоо. Өглөө өстө яг сайхан гэртээ орон дээрээ налгаад унтж байгаа юм шиг сайхан сэрлээ. Тэнд ингээл даарч хөрөх ч юм уу те тиймэрхүү асуудал ингээд баг зэрэг байсан л та. Сард гэлээ наач одоо. 11 сарын сүүлээр. Оо. Яг нөгөө хөл өрөө тогтоосон үеэр нууцаар гараа авчиж байгаа байхгүй. Уулаад авал. Тэгэл явлаа 4 дахь өдөр ирлээ, машин ирлээ. Нэг тийм баярлж байгаа ч юм байхгүй. Тэгээд нэг жоохон явах уу, байх уу гэсэн нэг тийм баг зэрэг бодол орж ирлээ л дээ. Тэгсэн яг энэ аяллаас ганцаараа ингэж явсан аяллаас би юу олоод байна вэ? Яах гэж би ийм аялал хийгээд байна гэхэлэр
хүн айцаа давсан цагт ерөнхийдөө бүх зүйлийг хялбар хийж болдог гэдгийг л ерөнхийдөө өөртөө ингээд ойлгуулж ухааруулах. Урд нь ингээд айцаа давсан цагт хүн ингэнэ гэл ингээд зөндөө олон юмнаас ингээд сонсч исэн боловч биеэрээ хүмүүс ерөөхдөө хэрэг бараг мэдэрч байгаагүй. Нэг өдөр би зүгээр яг зориг шулуудаад би ер нь айцтайгаа нүүр тулах хэвээр хээр уулын модонд өвөл ганцаараа сүлжээгүй газар хонж үзэх хэвээр гэсэн. Нэг тийм бодол орж ирэл. Окей, даваа энийг хэрэгжүүлье гээл. Шууд бүх юмаа жинтан болгоод бүх асуудлуудыг шийдээл аяллахын юмнуудыг аваад гараал явсан. Тэгээд 4 хонсон. Төлөвлөгөөт хугацаа 3 байсан, 4 хоног болоод явчихж байгаа. 4 дахь хоног дээр нөгөө нэг тэр одоо уулын тийм орой ойн цорхоо гэх юм уу тиймэрхүү хэсэг зүгээр миний гэр шиг санагдаж байгаа юм чи. Хүн чинь айц гэдэг дээр олон зүйл байгаа шүү дээ тийм ээ. Өөрийнхөө айцыг юунаас айдгийг тэрнтэйгээ нүүр тулаад үзчихмээр байгаа. Тэр нь одоо тэр байгаа. Дээрээс нь яг энэ аялал дээр бол нэг даарах айц гэж байгаа хүнд. Хүн болгон даарах айц гэж үүдэх шүү дээ. Тэр даарах айцаа бас давхар даваад сурчиж байгаа. Хүн чинь даарахаас амар их айдаг хүмүүс байдаг шүү дээ. Жохон даарчин гутал ингээл бэвгээл ингээл тийм. Одоо нэг базаргийн тиймэрхүү юм дээр ерөнхийдөө дасч сурах хэрэгтэй. Байгалийн нөхцөлд одоо даарах халуун хүнээс ингээд давчлаа. Одоо сэтгэл зүй айц байгаа шүү дээ. Энэ ер нь бага ер нь би одоо ингээд хонхон ер нь зүгээр аюулгүй юу ч гэдэг юм. Өөр ямар айц байгаа. За төвчээрээ айц байгаа. Ер нь за би ер нь битггүй нэ. Төвчээрээ айц гэж байна. Одоо тэр маханд явсан юугаа 12 км лөө очиж бай намайг аваач гээл одоо ингээд бас тусламжуудаар харьж болохоор юм биш үү болно. Төвчээрийг бол бас давцсан байна. За өөр юу олсон энэ чинь. Тэр маханд явдаг 12 км зөвхөн уулаараа даваад маханд явдаг юм бол харийг үл харьж болохоор юм байна тийм. Тийм харийг үл харьж болохоор тэр бол одоо айц гэхээс илүү ер нь зүгээр төвчээр одоо эр зөрөг гэх юм уу. Тэр зүйл маань намайг аяллаа эр зөрөг гэдэг зүйл маань намайг хөтлөөд би тэр газар очиж мах авчаад тэгээ буцаад хүрээд ирнэ гэсэн ойлголтойгоор тэгээд хурж ирнэ. Өөр айц ерөнхийдөө бол нэг байхгүй шүү дээ ер нь бол. Тэгээд давцсны дараа бол өөрийгөө нэг шоолох байх авцаа өгсөн. Яавал энэ эзгүүхээр намайг хин тоодгийн тэргээл те юу ч тэнийг юмнаас айдгийн тэргээл тиймэрхүү бодол дараа айгу баатарлагаар орж ирэх үү. Орж ирсэн шууд орж ирсэн. Тэгэл машин цэсэнд суухтаа хайсанд аргал хөдлөөл те. Тэгсэн чи эхний өдөр аргал хөдлөөл 20 дугаар нь хөдлөхгүй болоод 3 дахь өдөр тэгэл нөгөөдөл нь алга болоод нөгөөдөл нь хайртай болоод те. Тэгээ ерөнхийдөө бол тэгдгийн ер нь нэг 3-4 хоногт бол ерөнхийдөө бол тухайн нөхцөл байдал орчинтойгоо бүр дасан зогцоод бүх зүйлээ ингээд хүн мэдээд эхэлдэг юм. Яг энийг мэдрэхийн тулд хүн ганцаараа байх юм бол энэ аялал маань энэ одоо өөрийнхөө айцаа давах гэдэг энэ зүйл маань ерөөхдөө өөр тулгарч байгаа хамгийн зөв одоо хичээл болно л гэж би бол ойлгосон. Тэгэхээр найзтай хандаж хэлэхэд одоо өрн болж чинь тий. Баавга хичээнээс гарахаас өмнө нэг 2 хоногч болтохоо нэг аялаад үзэж чадар гэж юу? Тий. Ганцаараа. Би бол гэхдээ би нэг цуслан дээр нэг 5 хоног гэр байдаг байхгүй юу? Тэгээ тэрэн дээр ганцаараа хоногоос ер нь жоохон жирэхэд байдаг шүү дээ. Ер нь одоо ингэ сохтуу галзууг чороод ирэх юм би гэж бодох шиг. Тэгэл нөгөө юугаагүй нөгөө Монгол гэрчийн төгжөө байхгүй. Тэгэл нөгөө бариулныхаа юу шоо ингээд ингэ мод чаачтай. Тэгэл за ямар ч ясан сохтуу галзууг орж ирэх боломжгүй болчихлоо. За энэ хажуутлын айлд ер нь жоохон эвгүй дуу гараад байна уу? Хажууд ч бас айл мэлтэй бол те бас дайжгүй байх нь шүү дээ. Би тэрнээс бодол жоохон эвгүйч хэлээд байхгүй. Тэгээд ганцаар очиж хонцлоо гэхээр би бол бос хүмүүсийн хувьд бол баатар байхгүй. Би ганцаар очиж хонцдог. Тий зүгээр л байдаг шин тэгээд. Энэ нөгөө чи 3 хонцсон 4 хонцсон. Тэгээд нөгөө айсан хүн аргал хөдөлж ирсэн чинь нөгөө аргалтаас үлдээ хайртай болоо тэгээд. Тэгэл ерөнхийдөө ингээд тэрэндээ бүр ингээд дурлцдаг. Дахиад хизээл бол хизээ би ер нь ямар ч тийм тохиолдолд бол биелэн ингээд. Ахиулах уу хоногоо 7 хон ч юм уу. Үгүй одоо бол хоногоо ахиулахгүй. Одоо тэгэхгүй бол одоо баг яг уулын хүн боллоо шүү дээ ч одоо. 7 хоногийн баг 4-5 өдөр нь ууланд алхацж чинь. Ивент тэтгэгч нэг даатгал. За нэг сонирхолтой үг байлаа. Гэхдээ энийг бол нэр үзмээр л юм байна. Би айгу за гаргаж байгаа нэг магадгүй үзэх гэж оролдохоор хэлье. Тэгээд өгшөөнөр олсон шүү. Манч бол гайгүй байлаа гэж хэлье за. За одоо ингээд дөнгөж эхэлж байгаа хүмүүст бас зориулах уднаас те. Нэг баахан ингэдэм байлаа шүү. Ингээд би нэг халахсан чинь гутлаач сонгож хүмүүс чадаагүй. Тэгээд нэг юм хадаас ч гэнэ юу ч гэнэ одоо тэр хадаас мадаас ч юм уу тэгэл нэг юм турдаг байрдаг таяг маяг ч гэнэ те. Тэгээ ер нь яадаг юм бэ? Тэр таяг юунд хэрэгтэй юм. Тэгээд энэ нэг хэрэглээний одоо те бэлтгэл гэж юу хэрэгтэй юм. За нэг ус авч байгаа ингээл нэг ойр зүрийн зоо ингээд зүгээр одоо бүр чи бүр хамгийн анхны юм судал за хувцаа нэг иймэрхүү маркаар өмсгөрөө.
Тэр нэг үдээс яадаг чи аяг зүгээр юм билэ. Ядхнаа нэг запас самст явах хэрэгтэй байлаа ч гэдэг юм уу те. Ойр зургийн тийм нэг зүгдэг байлаач. Хүмүүс надаас айгүй их асуудаг л да. Ховь чатаар орж ирнэ. Байнга орж ирнэ. Орой болгон 10-20-ороо орж ирэл маргаашийн алхалтанд би ямар хувцас бэлтгэв, би анх удаа явж байгаа, би чадах болоо, би та нарыг ардч хоцроод ингэчих болоо гэж зөндөө асуудаг. Тэр нь би ерөөсөө хилтгэл нэг хитгэл өгөхтэй. Эхний ээлжинд дуртай хувцас өмсөд яваа. Давай. Дараагаас нь чи юу хэрэгтэй гэдгийг өөрөө ойлгоно л гэдэг. Ерөөсөө л миний үзэл гэдэг юм байна ш. Тэрнээс эхлээд өөрөө л үзчих. Заавал 37 арзмаар Nike Boots өмс гэж хэлдэг юм байна ш. Чи хэлэхгүй зүгээр эхлээд өөрөө яваад үзчих. Өвөл алхаж байгаа бол богино төрөөтэй бойтгон гутал өмсөд явах юм бол хэрхэн яаж норох уу? Тэгээд өөрөө тулаад газар явах юм бол гутал чинь халтардгүй гутал хэрэгтэй болох юм уу? Хадаас хэрэгтэй болох юм уу? Таяг хэрэгтэй болох юм уу? Тухайн хүн өөрөө сэтгэл зүйдээ ингээд бүр өөрөө мэдэж олж байгаа учраас цааштай тэр нь өөртөө тогтод үлдэх нь шүү тийм ээ. Тийм үднээс нь би бол чи ийшээ одоо энэ уул руу гарах гэж байгаа юм чинь хадаас аваараа, таяг аваараа, гутлын түрээ аваараа, урт төрөөтэй гутал өмсөөрөө, арзгар ултай гэдэг ч юм уу те том хийтэй үдээсээ ингээд зөв ингэж үдэх ёстой шүү, ийм шүү. Тийм зөвлөгөө би өөр нөхөхгүй. Ягаад гэвэл миний өгсөн зөвлөгөө тухайн тэгэл тэгсээгэл өнгөрөөл явчихна. Харин тэр хүн маань өөрөө эхний ээлжинд ингээд биеэрээ яваад үтсэн. Мэдээж тэр явж байгаа нь бүр тийм амар маунтер юм биш те тийм өндөр ууланд авихгүй зүгээр нэг богдуул те цохоод хаад тэгэл нэг хитэн уулууд руугаа л гарч байгаа болохоор тэр хүнд өөрөө сэтгэл зүрхээрээ л тэрийг олж мэдэх юм. Тэгэх юм бол тэр хүнд үлдэцтэй тийм ээ. Тэг үлдэцтэй. Дээрээс нь нэг удаа холгуулад маргааш нь ёстой ингэж болохгүй юм байна гэдэг амьдралаараа сураад авчих шүү дээ. Амьдралаараа сураад авчих тэр их. Саяных яг би жоохон хашнаар нь харах гэдэг юм магадгүй. Хэрвээ чи амьсгаддаг бол валидолаа аваарай гэж хэлэх хэрэгтэй байна шүү дээ. Ядаж хэлэхгүй. Ер нь бол тэрийг би өмнөөс нь урдчлаад төлөвлөсөн. Аяллаа ахлагч гэдэг хүн чи өөр төр амар их тийм ачааллыг бүр хариуцлага ачаал гэдэг хоёрыг бүгдийг аавна. Нэг хүн энэ чинь унахад би хамгийн урд явж байгаад буцаж гүйж очиод анхны тусламж үзүүлчихэд буцаад хамгийн урдталтаа гараад алхах те тиймэрхүү хэмжээний чадвартай алхалттай бяртай байж тийм одоо хүмүүсийг авч явж алхах нь эрүүл мэнд хамаг юм авч явж байгаа. Хамаг имийг ингээд бүр дааж авч явж байгаа байхгүй. Би зөвл одоо та ингээд яадаг юм ба штэ те. Ер нь хариуцдаг юм ба штэ те. Би юм хайцсан байхгүй юу. Тэрийг одоо яах вэ? Яах ч вэ? Тэрэнд манай монголчууд нэг ганц үг байдаг да. Тэ нэг химигээр эхлээд могор дуустдаг. За. Би зүгээр бодлоо та сая ингээд нөгөө хүмүүс ингээд магадгүй гутлаа ч гэдэг юм холгоо ч юм уу юм хаях энэ бол бас яг өөрөө л мэдэх хэрэгтэй тий. Өөрөө л тэрийг даван туулах хэрэгтэй. Өөрөө л тэрнтэйг тэмцэх хэрэгтэй. Гэхдээ тэмцэж чадахгүй бас эрслүүд бас байж болох юм тий. Юм яаж идэх вэ одоо ингээд би айгуу гоё юмаа гэдэг нэг ажлынхан 10 залууг аваад алхацсан чинь юмнаас унаад бэрчүүл яах юм. Тий. Эсвэл одоо яадгийн за тэр хайж гээгч одоо бас энэ үхэн гэж бодъё те. Эн чинь өөрөө бас цааш та эрсдэл байгаад гэдэг юм шүү. Мэдээж энд амар их эрсдэл байгаа тийм ээ. Эрсдлийг аяллаа ахлагч буюу зохион байгуулагч ерөнхийдөө бол ихэвчлэн үүрдэг. Энийг бас урдчлаад тооцоолсны үндсэн дээрээс манай монголчууд одоо зөндөл юм хөгжиж ш тийм ээ. Энэ дээр даатгалын компаниуд дотоод аяллаа даатгал гэдэг нэг тийм сайхан зүйлийг гаргаад ирчихжээ. Ер нь бол дотоод аяллаа тийм одоо кейс гаргаж ирсэн тийм үйлчлэгээ үзүүлдэг нэлээд олон компаниудыг даатгалын компаниудыг судлаа үзлээ. Ерөнхийдөө бол их тажиг хүн байна. Тэгээ манай миг ч аягүй тажиг шүү дээ. Мигийг хамгийн түрүүнд судалсан. Ерөнхийдөө би чинь ерөнхийдөө өөрийнхөө автомашиныг миг дээр л ер нь хийдэг байлаа л да. Одоо машингүй байна л да. Тэгээд миг рүү хамгийн түрүүнд залгаад асуусан. Тэгээд мигээс тавьж байгаа санал аяллаа даатгал гэдэг зүйлийг ерөнхийдөө бүх юм айгүйх над таалагдаад тэгээд ерөнхийдөө мигтэй цаашдаа гэрээ хийж ер нь явъя гэсэн бодолтой байгаа. Тэгэхгүй бол манай залуучууд маань мэдээж нөгөө нэг анх явж байгаа хүмүүс маань халтрах, унах, хөл гараа гэмтэхтэй тиймэрхүү асуудал гараад ирэхэд даатгал гэдэг зүйл чинь 100% тэр тухайн хүнийг гээд нөхөж олно. Тэр хүнийг одоо бүрэн идэхгүй ч гэсэн тухайн юмд нь бас нэг тодорхой хэмжээгээр хувь нэмэр санхүүгийн эрсдлийг нь л ерөөхдөө хуваалцж өөрнө. Тийм тэр бүгдийг нь болохоор ахлагч хүн аль хэдийнээс урьж төлөвлөөд хүмүүсээ даатгалтаа аваад явах юм бол өөрт ч амар тухайн хүн санхүүгийн хувьд ч гэсэн амар гэдэг зүйлийг юу яаж байгаа. Тэр миг даатгал надад хамгийн их таалагдсан учраас ер нь цаашдаа миг даатгалыг авъя гэсэн тийм бодолтой байсан. Одоо ч гэсэн байна. Удахгүй манай миг даатгал амар гоё бүтээгдэхүүн байна. Тэгээд хэрвээ ингээд
дэлгүүрээс ороод те ус авж байгаа юм шиг шууд даатглаа ингээл авчдаг болвол амар тань жишээ. Амар шүү дээ. Тийм ер нь тийм болгоно. Хүмүүсээ цуглуулчаал манайхан тэр түүснээс ч даатглаа авчираа. Тийм удахгүй тийм болох одоо юутайгаа. Төлөвлөгөөтэй байна уу? Ирмэлзэлтэй зөвлөгөө онтойгоо. Дайжгүй ашиггүй. Тэгэх юм бол би зүгээр нэрээс зөндөө аав. Зүгээр ус авж байгаа юм шиг л. 1-2 удаа даатгалж болох юм уу? Болно шүү. Тэгээ ер нь хараа тийм байна. Даатгалтаа явж байхад нь биднийг ер нь айгүй их зүгээр байдгийг. Зөө. За би ингэж одоо ингээд нийгмийн хариуцлага одоо би ингээд зөндөө асуултаараа хүмүүст ингэх хэрэгтэй юм байна эсвэл даваалцыг даван туулах хэрэгтэй байна ингэж сонирхолтой юм надад явуулж гэдэг юм уу ер нь нэрсэлч гэдэг юм уу янз бүр юмнаас айгүй олон талаас нарах гэж бодлоо ш. Тэгэхээр би бол сонирхогч үднээс мянган сонирхогчдын үднээс асуух юм асуучлаа. Та бол сонирхолтой талаас нь хэлжлээ. Одоо бид нар байгальдаа тэгвэл нэг нийгмийн хариуцлага гэж ингээл компаниуд ярьдаг шүү. Тэгвэл хувь хүн чинь нийгмийн хариуцлага авах хэрэгтэй шүү, тэ. Бид нар одоо тийм саяулаа ингээл богд дуулргаа өдөрт хэдэн зугаараа гараад байдаг. Нөгөө нэг хэрэг хүн болгоныг өнд хардаг болвол ингээл модныхаа юун дээр нь үндсэн дээр нэг гიშгэл яваад байдаг байхгүй. Тэг үндсэн дээр нэг гიშгэл гэдэг чинь хүний цуцсан дээр ингээл дараад байвал одоо ямар өлөг байх вэ, тэ. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө мөчр зөчр нь ургах нь бас багасгах гэдэг юм уу тийм зөндөл болдог баг. Тэгэхээр бид нэр ингээд мянгуула богдуул руугаа гарсаар байгаад богдуул маань одоо муухай хэлээд яг хөдөгтэй бас ингээд алах газар руу муухай олчвол яах юм. Бусад газар бол тэгдэж одоо шинэ бидний хамгийн одоо мэддэг хөвсгөл очих юм бол та ингээд манай энэ нэг хашаалсан газар ингээд майхнаа бариад амраа. Гэтэ та түрээсээ төлөө юм уу тэр түрээс нь өөр одоо байгалийн ирээдүйн сайн сайхны тэр харуул хамгаалалт одоо тэ ашиглалтын өшөөтөр нөхөн сэргээлтийн ч юм зарцуулагддаг. Тэгэхээр энэ зөвөр ингээд алхаад өөрснөө кайфрал авах юм уу эсвэл байгальдаа бид нар чинь нэг өөртөө юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэр өөрийг төлөх боломж ер нь байгаа. Гэхдээ тэрийг яаж төлөх тэр нь зөвөр бодол санаа байдаг бай. Тэгээ миний хувийн үзэл бодолтой яг наадлахын дээр чи би яг ингэж өрөнд нь урд нь бодож ирсэн. Нэг 90-ад оны үед манай ах нар ярьдаг юм л дээ. 90-ад оны үед залуучуудыг хүүхдүүдийг авч яваад уулан тавьчих мод тариулдаг байлаа. Энэ маань юу гэхээр одоо бид нар ингээ алхахад модны үндсэн дээр гიშгэж чинь гэж байна шүү дээ. Тухайн үед мэддэхгүй ч гэсэн ер нь тэгэл нэг хэдэн жилийн дараагаас эхлээл тухайн мод маань өгчөд ирдэг ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байдал үүсээд нөгөө гой сайхан байгаль маань шороогоор солигдоод ирэх магадлал маш өндөр. Одоо ингээ жим гарцсан нөгөө юу үүсэнд байхгүй болсон шүү дээ. Тийм. Жим гарцсан одоо ялангуяа богд бол руу бараг хүм болгон гарч байгаа шүү тийм ээ. Тийм. Тэгэхээр ингэж байгаа юм л та. Ерөнхийдөө алхагч, аялагч ер нь хүн болгон аялал болгондоо ядаж ганцхан ширхэг модыг оцсон газараа тариад байвал. Тэгвэл наа чи зүгээр л хүн болгон биш. Зүгээр л нэг одоо нэг 20-30 хүнтэй практик нэг одоо групп явлаа гэхэд л зүгээр л гарах болгондоо л нэг мод тариад байвал. Гүр ядаж за тарьсан модоо тэгээд одоо эсвэл одоо мадаа услаад идэг бол ч юм уу тий. 7 хоногт хэрвээ нэг гардаг групп байлаа гэхэд л тэрийг нэг удаа очихдоо тарьчихна. Дараагийн 7 хоногт гарахтаа нөгөөдхөө дахиж шинэ модоо тарьчаад хуучныгаа сайхан арчлаад ингээд тэгээд нэг тэрүүхүү хэсэгтээ нэг хөөрхөн сайхан өөрсдөө хэлж илэрхийлж болно шүү дээ. Одоо манайх ийм нэртэй ийм бүлэг залуучууд одоо Facebook дээр тийм нэртэй группч гэдэг юм уу тий. Нэг пайц хадаад манай ингээд ийм ногоон төгөл ийм нэг бид нар байгальтай тусдаа учраас бид нар ингэж байна гэдэг зүйлийг илэрхийлээд явж болно. Тэгэхээр би бол бусад дараа хүмүүсийн ахлагч одоо аялагч нартай хандаад ингээд ялангуяа одоо Facebook-оор групп зөндөө олон ууланд алхахдаг группүүд байна шүү дээ тий. Тэр группүүдийн тэр хүмүүстэй хандаж хэлэхэд зүгээр л та нар гарах болгондоо нэг л мод ингээл одоо өөрөө орж ин тийм ээ мод тарих цаг эхэлж байна. Яг тэр үедээ л 7 хоногт ганцхан ширхэг мод ингээл авчаал тариад яваад 7 хоногт нэг удаа. Тэгэл ерөнхийдөө 1 жил өнгөрөхөд яах вэ тийм ээ. Мод тариалтай хугацаа ингээд эхлээд ингээд явахад хичнээн мод тарих үлээ тий бид нар тэх юм бол тэр нөгөө нэг байглаасаа авсан гоо сайхны таашаалаа зөрүүлээд өөрт нь бэлэг болгож бид нар хариуг нь барьж өгөх нь шүү дээ. Бас өрөө төлөх ёстой шүү дээ. Тийм бид нар өрөө төлөх ёстой байхгүй бид нар байглаасаа юм аваад байдаг. Тий. Тэнгүүд ингэдэг. Зарим хүмүүс бид нар хогоо хаяхгүй байхад болоон биш үү гэдэг байхгүй. Энэ сэтгэхүй бол бүр доройг нь дорой байхгүй юу. Бид нар угаасаа тэнд хог хаях ёсгүй. Тэнгүүд хогоо аваад явсандаа хүмүүс амар бахархалтайгаар бид нар хогоо аваад ээлсэн манайс лаг энэ гэдэг. Лаг энэ гэдэг байхгүй. Энэ чинь угаасаа л хийх л ёстой зүйл. Ёстой зүйлийг хүмүүс хийчингүүтэл биднээс лаг. Ингээд ийм бид нар амар гоё цэвэрхэн
гэсэн. Тий, гоё педгри гэсэн. Ингэж явдаг байхгүй. Тэгэхээр бид нар зүгээр төлөх хэрэгтэй байна та. зөрүүлээд бид нар байгаль ихтлгээдээ мод тарж төлбөрөө төлье. Өөрсдөө рекламда тэрэн дээр хийчих хөөрхөн нэг жижиг хай сатгаа тэр дотор манайхан юм тийм гээд өөрсдөө нэрлэх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр урагчвал тэгж болно. Тэгэхгүй бол бид нар нэг хойшлаараа яриаг чинь болсон. Тэр урах ёстой байхгүй. Ер нь урагтал тий урагтал нэг баг хэмжээний тий хөрөнгө тий санхүүжилт хөрөнгө тиймэрхүү юмнууд зэрэг зарцуулах ёстой. Тэгвэл тэр байд мэдээ хаад байлаа тий. Тийм пайз майз ерөнхийдөө хадаад ингээд явах хэрэгтэй шүү дээ. Би арай зөвөр хойшлаараа юм болгоод ингээд гошно. Тэгмүүд ингэж байгаа. Ерөнхийд нь ийм байна л та. Би одоо жоохон завгүй болох гэдэг юм л та. Гэс яриагаад дуусгач тийм ээ. Ингэж байгаа. Ер нь хараа хүмүүс ууланд алхахыг гээд уулын тим группүүдэд орчоод ингээ зүгээр л байгаад идэг. Ерөөсөө нэг ч алхалтанд явдаггүй. Ерөөсөө бүр ингээ ортоос явдаггүй зүгээр ингээ үзээл ингээ хараад пүүх ямар гоё вау вау гээл. Тэгэл ингээ яваад байдаг байхгүй. Тэгсэн мөртлөө ингээ явахсан сэтгэлгээтэй мөртлөө ерөөсөө явж чадахгүй. Тэдгээр хүмүүс маань яагаад вэ гэхээр зүгээр л шинэ хамт олонтойр ингээ очихоос ингээ жоох ичингүүрэн балаараад ягаар нь туярдаг гэх юм уу тий. Тийм тавчхан гэркэртэй ингээ тавчхан дээр эргэлдэхэн бүжээд байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр айц одоо айц гэх юм уу тэр ичээд байгаа тэр зүйлийгээ зүгээр давж гараад зүгээр л хамт алхах гэсэн үнтэйгээ нэгдэл явчих хэрэгтэй байгаа. Тэрэнд нь ерөөсөө нөгөө угаасаа төрөлхий ичимхий бүрэг тийм хүн байдаг шүү дээ. Тийм хүн ч байгаа. Тэгэхээр зүгээр уулан зүгээр нэг хитгэн одоо алхаал үтчих. Угаасаа юм бүхэн ихэндээ жоохон хэцүү шүү тийм ээ. Тэгээд ирэхлээр нөгөө нэг гэртээ байгаад ингээ олон жил гэртээ байчихсан ийм хүмүүсийн маань эрүүл мэнд одоо тий тарган туранхагийн асуудлуудыг бүгдийг нь сайхан шийдэн дээрээс нь сэтгэл санааны асуудлуудыг маш ихээр шийдэн. Тэр бүх юмаа л даваад туулчаасай л гэж хүсэж байгаа. Ерөнхийдөө манай монголчуудыгаа ер нь бол ууланд алхаж эхэлцгээе. Ууланд алхахын ач тусыг та нар өөрсдөө ойлгоно. Тийм сайхан зүйлийг та нар ингээд аваарай. Тэгэх юм бол одоо бидний нийгэмд хандж байгаа, нийгмийн хүрээлэлд хандж байгаа хандлага маань хүртэл шал ондоо эерэг болоо явчих шүү гэж. Бид нар заавал нэг юм хүчээр ингээд төлбөр төлүүлж энэ ста төлбөр төллөө гэвш өөрөө сайн дураараа ингээд тийм сэтгэлийн хөдөлгөөрөө төлбөрөө төлчих хэрэгтэй юм байна гэдэг юм ил баг ухаарлаа л да. Тэгвэл ингээд 100-100-аараа өгийн нууран дээр очдог. Сүүлдээ өгийн нуур гэдэг юм чинь бүр ингээд тий муухарлаа баасны өндий боллоо ч гэдэг юм уу. Эсвэл нөгөө ан амьтад нь байхгүй боллоо. Нөгөө экосистем нь алдагдчихлаа. Өгийн нуур руу очисон нэг зам байдаг байсан бол 100 зам боллоо. Ингээд хэцүү болж штэ тий. Тэгэхээр энийг хайрлж чадах гэдэг асуудал байх юм байна гэж ойлгож байна. За дараагийн нэг ойлгосон гэх юм бол одоо маш хэрэгтэй юм хүн бол ер нь бол өөртөө ингээд жоохон тэр комфорт зоноос гарах хэрэгтэй юм байна. Тий. Тэгээ комфорт зоноос гарахгүй тэгэл ингээд хөвтөдөө бол хөвтөөлэн тэгэл одоо бас хөвтгөө хичээж байгаа. Тий, ерөнхийдөө хараа хүн цаг үргэлж өөрийгөө л ерөөсөө ингээд өөрчилж явах хэрэгтэй. Шинчилж өөртөө аптайт хийж явах хэрэгтэй. Одоо жишээ нь бол программист хүн бол программистаараа тэгээд ингээд явж байгаад тэр чинь нэг мэрэгчлээ дагаад штэ. Өөр төрлийн мэрэгчлийг бас нэг сонирхоод үзчихмээр юм шиг. Яг энтэй адилхан энэ бол жишээлдээ аваад яг энтэй адилхан одоо аялагч хүн зөвхөн нэг ингээ дандаа хайкинг хийгээд байхгүй. Трекинг бас хийж бол. Трекинг хийж байгаад дараа нь маунтеринг хийж бол тий. Одоо ерөнхийдөө манай санаа нэгдсэн хэдэн залуучуудын маань бүлэг маань болохоор түрүүн би ярьж өстэй хайкинг гэдэг чи өөр, аялал гэдэг маань өөр тий. Тэгэхээр энийг ерөнхийдөө Монгол орныхаа одоо байгалийн тогтцоо үзэсгэлэнтэй сайхан газар тохируулаад алхалт, аялал хоёрыг зэрэг зохион байгуулдгаараа бусад зүйлсээс ялгаатай. Ерөнхийдөө хөвчлэн хайкинг болохоор очоод өөрсдийнхөө өдрийн цаг уул бэлдэж ирсэн уулынхаа өдрийн цаг уулан дээр гарчаад ууж ичээд буцаагаад алхаа явуулдаг тийм ээ. Манай бүлэг бол тэгдэггүй. Бид нар явахдаа хайкинг хийхдээ сайхан аялаад алхангаа хайкинг хийхдээ сайхан аялчихна. Тэнгүүдээ дээрээ очиод бөөнөрөө нэг сайхан бонштай цайгаа чанаад хорхогоо хийж ичээд тэгээд тэнчэнээсээ буцаагаад ингээд нэг байгалийнхаа гоо үзэсгэлэн бишрээд сайхан зураг оргоод харуулад ингээ явдаг маань болохоор манай одоо бүлгийн маань аялал алхалт нэгдэл энэ тий. Алхал тэгээд би тараад байгаа биш. Хоёрын ингээд нийлүүлчихсэн. Тэрнгөөрөө ерөнхийдөө бол онцлогтой. Тийм ээ. Тий. Тэгээд дээрэс нь нөгөө тий ерөнхийдөө бол нэг тийм. Тийм ээ. Дээрэс нь манай группийн бас нэг онцлог заяо. Манад явж байгаа бүх залуучууд даатгалтай. За. Ер нь бол одоо энэ аялал алхалт гэдэг зүйл дээр даатгал хийлгэж байгаа ерөнхийдөө олон бүлгүүдээс одоо энэ олон бүлгүүдээс хамгийн түрүүнд манайх хийлгэж байгаа. Тэрнгөөрөө бас давуу талтай онцлогтой.
өөрийнхөө бүлийг бас нэг баг зэрэг сурчлах хэрэгтэй шүү тийм ээ. Зөв. Тийм. Тэгээд ч би байгаа юм байна. Ягаад гэвэл би ч яг алхагч биш байхгүй юу? Тэг ингээд чи ингээд тол алхаад гараа би уур хурдан хизээ юм идэх юм бол даа. Хизээ сууж гоё зураг мургаа дараад галаад хүлээд тэгээд нэг жоохон маазар суух юм болоо гэж бодоод байгаа. Тэгээ маазраа суугаад айгуу дуртай. Тэгээ би бас алхачаад байгаа. Маазраа суучаад байгаа. Хоолундаа ижээд байгаа. Бас нэг нөгөө алхалтынхаа нөгөө таашаал машиныг байглаад авчаад байгаа. Тэгээд ингээ хосол айгүй олон хүмүүсийг нэгтгэр чи айгүй олон сонирхол энэ олон сонирхлыг нэгтгэж л нөгөө хүмүүс ч байгаа юм байна л. Тий, ерөөхдөө нэгтгэж бүх зүйл ингээ сонирхож байгаа тухайн бүлэг маань айгүй их одоо удаан оршин тогтож байна л гэсэн үг л тий. Өөр чи юу хэдэн бүлэг нийт хэд орчим хүн байна? Надад би ч одоо ер нь нэг баахан групп бидийн админ шүү дээ. Тэгэл энэ тэндээс тэгэл админ болгочихдоо шүү. Тэгэл зарим нь админ болгоно, зарим нь тэгэл ингээл ийм тим групп ч байдаг шүү, ингэдэг шүү гэж сануулдаг. Тэгэл нэг 3 4 5 ч нөт гэдэг бүлэгтэй. Тэг ерөөхдөө хүний тоо бол ер нь бол их. Тэг нэг алхалтандаа нэг 30 орчим 20-30 орчим хүнтэй л алхах тий. Хитрхи их олон хүн болохоор бас жоохон төвхтэй тийм ээ. Хариулт годтой. Дээд лимит нэг 30 хүнтэй л сая нэг явлаа. Ер нь тэрнээс ч илүү гараад хэрэггүй байх л тийм ээ. Тийм л байна да. За өнөөдрийн уулзалтанд энэ уулзалтаа олон хүмүүстэй л одоо хуваалцаж байгаа хэлбэр шүү дээ тий. Тийм тэгээд уулзалтанд хурж ирсэнд баярлалаа. За тэгээд аюул олон хүмүүс ингээд асуух тий ингэдэг юм бол яадаг юм бол гэх тий жоо сонирхож байгаа хүмүүс байх юм бол энэ ингээд найз нурууд руугаа ингээд түгээдэг тий. Эсвэл одоо доотлолт нь бичээд сонирхсан асуултаа асуугаараа мань нөхрөө би юу яаж яагаад хариултгүй хариултуудын 5 хүнд аваад өгье заяа. Тэгээд үцэцгээгээрээ. Тий. Надаас асуух юм байх юм бол асуугаарай. Комент хийгээд асуучих би зүгээр нэг төгшөөгöd авахгүйгээр бүгдэнд нь сайхан тайлбарлаад хэлээд өгнө. Манай бүлэгтэй нэгдээд бид нартай хамт алхахыг хүсэх юм бол бас л комент хийээрэй. Би бүгдийг нь даваа бүгдээрээ welcome. Монголчуудаа ууланд алхацгаая. Өөрийгөө олж нээцгээе. Эрүүл мэндэд анхаарцгаая гэж хүрэйлмээр байна. Баярлалаа. Ивент тэтгэгч Миг даатгал